Сүүлийн үед бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр мэдээлэлгүй яригдж байгаа асуудал байгаа. Тэгэхээр өнөөдөр бид эрүүл мэндийн яамны албаны хүмүүс, мэрэгжлийн хүмүүс хамтраад томоо тус төвчний үед Виперон гэдэг лаг хүүхдийн эмчилгээнд хэрэгжилж болох хэсэг талаар мэдээлэл албаны тайлбар өгөхөөр та бүхнийг урьж ирүүллээ. Тэгэхээр эмчилгээний үр дүн батлагдаагүй, олон улсад бүрэн судлагдаагүй ийм эмийн бодислаг бас хавтгааруулан хэрэгжилж, за тэр дундаа эрүүл мэндийн даатгалын сангаас багагүй хэмжээний хөрөнгийг одоо олон жилийн туршид энэ лаанд зарцуулж хөнгөлж ирсэн энэ асуудлаар бид бас албаны мэрэгжлийн хүмүүсийн үгийг та бүхэнд хүргэхээр урьж ирүүлсэн. Монгол улсад нийтдээ 384 эм ханган нийлүүлэх байгууллага байна. 59 улсын 3939 эмийг түрүүний дурдсан 384 эм ханган нийлүүлэх байгууллага импортоор оруулж ирж байгаа юм байна. Үүний нэг нь Виперон гэх энэ лав байгаа. Энто компани оруулж ирдэг. Тэгээд эрүүл мэндийн яамнаас бол энэ томоо өвчний үед эмчилгээний одоо удирдан зааврыг боловсруулах үйл ажиллагааг бол хоёр үндэсний төвүүдийнхаа заавар зөвлөмжөнд үндэслэж одоо заавар чиглэлээ баримталж ажилладаг. Нэгдүгээрт нь бол халдварт өвчин судлалын үндэсний төвөөс одоо бид нар зөвлөмж заавар авч одоо ажилладаг байгаа. Томоо өвчний стандартад энэ интерферон альфа 2 буюу энэ виферон лаг бол хэрэглэх юм одоо зааварт бол ороогүй байгаа талаар ийм албан ёсны биднэрт бол одоо ингээд бичгээр ирүүлж мэдэгдсэн байж байгаа. За мөн хоёр дахь байгууллага бол энэ их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байж байгаа. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бол тухайн жилүүдэд одоо үндсэндээ бол 4-5 удаа энэ вирусын томоогийн дэгдэлтийн үеийн одоо эмчилгээний удирдамжийг бол баталж гаргасан байж байгаа. Тэгээ хамгийн сүүлд баталж гаргасан эмчилгээний удирдамжин дээр бол их хүүхдийн эрүүл мэндийн төвөөс гаргасан одоо 5 дахь удаагийн шинжилсэн зөвлөмжөнд бол Виперон лаг хэрэглэхийг бол зөвлөөг байгаамаа. За би эмч хүн, хүүхдийн эмч хүн. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий секретарь ажиллаж байгаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эрчим тэмчилгээний зөвлөх эмчийн ажлыг давхар хийж гүйцэтгэдэг энэ хүн байгаа. Тэгээд би зүгээр яг энэ хэвлэл мэдээллээр яваад байгаа энэ одоо хүмүүсийн сонирхоод байгаа 3 бүлэг асуултанд эхлээ хариулчихъя. Тэгэхээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бол үндэсний хэмжээнд их хүүхдийн чиглэлээр лавлгаа тусламж үйлчилгээ үзүүлдэг, мэрэгжил арга зүйгээр хангадаг байгууллагын хувьд албан ёсоор энэ Виперон гэдэг одоо лаг худалдааны нэртэй интерферон альфа 2b гэдэг энэ бэлтгэлийг томооц төвчний үед эмчлэхийг зөвлөөгүй. Тэгээ албан ёсоор хэлье. Энэ ялгаж ойлгох хэрэгтэй. Интерфероны тухайн асуудал бол өөрөө тусдаа том асуудал. Интерфероны хүний бид гүйцэтгэх үүрэг, интерферон гэдэг энэ бэлтгэлийн шинжилгээ ухаанд нээгдсэн түүх энэ бол тусдаа асуудал. Одоо томооц төвчний үед энэ Виперон гэдэг лаг хэрэглэх үгүй гэдэг асуудал яригдж байгаа гэдгийг та бүхэн маш сайн ойлгож авах хэрэгтэй. Ингээд сэдвээсээ халиад зарим тайлбарууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа учраас би зөвхөн томооц төвчний үед энэ бэлтгэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бид нар бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол өөрөө дэлхийн хамгийн том одоо бодиттой судалгаа шинжилгээнд төр үндэслэж зөвлөмжөө улс орнуудад гаргадаг. Тэрийг бүх улс орн эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэн ажилдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америк нэгдсэн улсын өвчний хяналтын төв, Европын хүүхдийн эмчнэрийн ялангуяа эрчим тэмчилгээний нийгэмлэгүүд, за энэ одоо хүүхдийн өвчний үндсэн сурах бичиг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын болон дэлхийн нийтийн үндсэн сурах бичигт энэ Випероныг томооц төвчний эмчилгээнд хэрэглэхийг бол зөвлөөгүй. Яагаад одоо хэрэглээ явуулсныг би бол мэдэхгүй. Манай төв эмчилгээнд энийг бол хэрэглэдэггүй. Яг би эрчим тэмчилгээний эмчийн хувьд бид нар нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй.
хүний бие организм бол дандаа эсрэг тесрэгийн ийм тогтолцоо байдаг байхгүй. Гомеостаз гэдэг хүний биеийн дотоод орчны хөдөлгөөнд тэнцвэрлэмж гэж байгаа. Та бүхэн санаж байгаа бол хүн цус алдахад эргээд цусыг тогтоохын тулд цус бүлгэндэг. Бид нэр амьсгал авахд буцаагаад амьсгалыг гаргадаг. Ийм хүний биеийн дотоод орчны эсрэг тесрэгийн ийм тогтолцоо байгаа. Энэ тогтолцоо руу ялангуяа халдвар хамгаалах энэ дархтлын тогтолцоо руу элдв интервенц хийхийг бол хориглодог. Нэг юм зөвөр ойлгох. Энэ бол бид нар яг үнэндээ бол энэ хүний биеийн энэ дархлаа тогтолцооны өвчин эсэргүүцэх чадвар руу хамаагүй интервенцийг хөндлөнгөөс хийж болохгүй. Америкийн нэгдсэн улс ДНБ-ийн том лабораториудууд, том байгууллагуудын зөвлөмжийг л нэгдүгürt бид нэр авч үзэн тий. Тэрэн дээр бол энийг томооцтой өвчний үед биферон хэрэглэх тухай үгүйсэг байхгүй байгаа. Та нар яг бүгдээрээ боловсралтай солилтой хүмүүс бифероны хэрэглээ ДНБ-ийн зөвлөмжгээл хайч байхгүй. Томог эмчлэхэд үр дүнгүй гэдэг нь бол батлагдсан. Нөгөө интерферон гэдэг бүхэлд нь том хүрээнд нь битээ авч үзээрэй. Энэ зөвхөн томооцтой өвчний эмчилгээний асуудал. Тэр пег интерферон гэдэг энэ вирус гепатитын үеийн эмчилгээний асуудлыг бид нэр яриаггүй. За энэ бол яагаад хэрэглээ явуулсан энэ асуудлууд нь бол тусдаа асуудал. Хоёрдугаарт юу хэлэх гээд энэ нөхдөр энэ юугаар тэгвэл томооцтой өвчнийг эмчлэх юм бэ гэдэг асуудал байгаа. Өнөөдөр дэлхийн нийтийг антибиотикт одоо тэсвэрлэг нян үүсчихэд байгаа энэ антибиотикийн зохистой хэрэглээ гэдэг асуудал өөрөө анхаарал татсан асуудал болж байгааг та бүхэн мэдж байгаа. Яг тэрнтэй адилхан вирусын эсрэг эм бэлтгэмэлд тэсвэрлэг байдал үүсэх аюул занал хилэл бодиттой болсон. Тийм учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, өндөр хөгжсөн орнууд, дэлхийн нэр хүндтэй судалгааны байгууллагууд вирусын эсрэг эм бэлтгэмлийн зохистой хэрэглээний асуудлыг хөндөж ярьж байгаа. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 4 үндсэн эм бэлтгэмлийг вирусын эсрэг эмчилгээнд хэрэглэхийг энэ томоогийн вирусыг яриад байгаа шүү. Өөр бусад вирусыг яриаггүй. Томоогийн вирусын эсрэг эмчилгээнд 4 эм бэлтгэмэл хэрэглэхийг зөвлөж байгаа албан ёсоор. Энэ 4 эм бэлтгэмлээс Монгол улсад албан ёсоор одоо бүртгэгдсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан одоо зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон. Тэгээ Монгол улс эмч мэрэгчнүүд хэрэгэлсэн туршлагатай эм нь ганцхан байгаа. Тэр нь осил тамивир гэж юм байна. Энэ эм бэлтгэмлийг монголчууд бол яг одоо зааврынхан дугаа хэрэгжилж ирсэн туршлагатай 2009 оноос хойш энэ бэлтгэмлийг хэрэглэх тал дээр манай ах бол яг энэ эмчилгээнийхээ зөвлөмж өдөрдөмжөнд оруулсан. 3 дахь бүлгийн асуудал нь томооцтой өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэж. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол энэ одоо биферон бол томоогоос сэргийлэхэд ач тустай гэдэг байгаа шүү дээ тийм. Тэгэхээр томоогоос сэргийлэх ерөөсөө үндсэн арга зам бол одоо улсын хэмжээнд салбарын хэмжээнд авч явуулах гол арга хэмжээ бол энэ сургууль цэцэрлэгийн хөдөлгөөнийг зохицуулах олон нийтээр цугладаг ийм одоо үйл ажиллагааг зохицуулах, хувь хүн өвчнөө сэргийлэх, хувь хүний одоо өвчнийг эсэргүүцэх чадварыг сайжруулахад чиглэсэн зөвлөмжүүдийг гаргах замаар сэргийлнэ гэсэн ийм л юм байна. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 215 дугаар тушаалаар батлагдсан зайлшгүй шаардлагатай эмийн 7 дугаар жагсаалтанд бол интерферон, альфа, бета эмод нь бол нийтийн үйлчлэгтэй эмийн сангаар журуу олгох нөхцөлтэйгээр үл ирсэн байгаа. 17 оны 9 сарын 7-ны А350 дугаар тушаалаар мөн интерферон, альфа агуулсан одоо бэлтгэмэл маань бол бас нийтийн үйлчлэгтэй эмийн сангаар журуу олгох нөхцөлтэйгээр үл ирсэн байна. 2018 оны 7 сарын 25-ны одоо эм судлалын салбар зөвлөл буюу за энэ зөвлөлийн хурлаар уг одоо интерферон альфа эмийн асуудлын олох нөхцөлийг хэлэлцээд журтан олох юугаар бол шийдвэр гарan уг одоо дүгнэлттэй бол хүний эмийн зөвлөлийн 7 сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн журтан олох нөхцөлтэйгээр олохоор шийдвэр гарсан байна. Зар сурталчилгааны тухай хуулинд бол олон нийтийн мэдээлэх хэрэгслэр зөвхөн жоргуу олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно.
жороор олгох, мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх ийм эмчилгээний зориулт бүхий мансууруулах бодис, ургамал, түншлэн тусгай мэдлэг, мэрэгжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэл хэрэгслээр сурталчилна гэж заасан байдаг. Гэтэл одоо сүүлийн үед хүүхдийн томуу өвчний эмчилгээний заавар удирдамжид ороогүй виперон ла хэлбэрийн эмийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах мэдээллийг бол цацж байгаа. Энэ бол хууль зөрчиж байгаа ийм үйлдэлүүд бол болж байна гэж ингэж бол үзэж байгаа. За мөн дээрэс нь одоо хууль бус зар сурталчилгааны асуудалд мэргэжлийн хяналтын ерөнхий газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, эрүүл мэндийн хөгжлийн төв бол хяналт тавих ийм одоо чиг үүрэгтэй бол байдаг. За энэ хүрээнд нь эрүүл мэндийн яамны зүгээс одоо хууль журмын хэрэгжилтэнд яаралтай хяналт тавьж, шалгалт хийж хариу гэрүүлэх талаар албан бичгийг бол мэргэжлийн хяналтын ерөнхий газар, шударга өрсөлдөөн хэрэгжлэгчийн төлөө газар, за эрүүл мэндийн хөгжлийн төвд бол албан бичгийг хүргүүлээд байна. За энэ албан бичгийн дагуу одоо хэрвээ хууль зөрчсөн үйл ажиллагаанууд явуулсан байна гэсэн одоо хариу ирэх юм бол уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад тавьж асуудлыг ингэж шийдвэрлүүлэх болно. Виперон лааны үүссэн нөхцөл байдалтай холбоотуулан одоо эмчилгээ онцлогооны ямар стандартын дагуу хэрэглэж байгаа гэдэг энэ асуудлыг бид нар одоо ажлын хэсэг судлаад ингэ явж байна. За энэ ажлын хэсгийн одоо эхний өөрчлөсөн байдлын судалгаагаар сая манай хүмүүс их дэлгэрэнгүй тайлбарлалаа. Ялангуяа томууд тус өвчний үед эмчилгээ онцлогооны удирдамж зааварт ерөөс ороогүй байна. Тэгэхээр бид нар бүгд мэдж байгаа аливаа эмчилгээ бол эмийн эмчилгээ бол эмчилгээний нэг хэсэг байдаг. Тийм учраас бид нар чанартай аюулгүй стандарт зааварт орцсон ийм эмнүүдээр одоо бид нар хүн ардаа эмчлэх сэргийлэх ийм үүрэгтэй байгаа. Тийм учраас ажлын хэсгийн эхний дүгнэлтээр нэгэнтээ энэ эмчилгээ онцлогооны удирдамж зааварт ороогүй энэ нэмийг бид нар томоо тус өвчний үед хэрэглэхгүй энэ талаар холбогдох арга хэмжээг аваад явна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Ханаач ухнааны үед ч юм уу энэ бус өвчний үед им уугаад идэг, тариа хийлгээд идэг, үр дүнгүй байна гэдэг асуудлыг бол байнга ярьдаг. Хоёрдугаарт нь эрүүл мэндийн даатгалын сан та холбоотойгоор ер нь бол зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гэж яагаад байдаг вэ гэхээр үнэхээр зайлшгүй шаардлагатай амь нас авардаг, эдгээр эмигээ оруулдаг, эдгээр эмэндээ хүртээмжийн худалдаа авах одоо боломжинд нь бас иргэдийнхаа нийцүүлэх үүднээс хүртээмжийн сайжруулах үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас зохих хувь хэмжээгээр хөнгөлж ирсэн. Тэгэхээр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд байдгүй юм эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлнэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр цаана нь олон амь насыг аврах зайлшгүй шаардлагатай эмийн иргэдэд хүрэх хүртээмж буурж ирнэ гэсэн үг. Хоёрдугаар асуудал. За 3 дугаарт нь 2017 оны статистик мэдээлэлээр бол эмийн салбар зах зээл бөөнийхөө үнийн дүнгээр 441 тэрбум төгрөгийн ийм зах зээл байна. Иргэдийн одоо эмийн хэрэглээ ийм шаардлага бол нэмэгдэж байгаа. 2016 онд энэ 2016 оныхоо дүнгээс 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм дүнтэй байгаа. Нэг талаас. Гэтэл эмийн чанарын асуудал бас яригдж байна. Эмийн зах зээл бол, эмийн салбар бол төрөөс бодлогоор 100% хувьд өгсөн. Төрөний дурддаг 384 эм ханган нийлүүлэх байгууллага бол энэ асуудлыг хариуцж ажиллаж ирсэн байна. Гэхдээ эмийн бүртгэл, хяналт зохицуулалт аюулгүй эмээр иргэдийг хангах асуудал төрийн нуруунд дээр хяналт зохицуулалт бүртгэл нь байж байгаа. Энэ чиг үүргийн хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн яам эдгээр асуудлыг хүндэн тавьж байгаа. Эрүүл мэндийн яам төрийн захиргааны төв байгууллагын хувьд төрийнхөө чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Эрүүл мэндийн сайд өнөөдөр энэ асуудлыг ярьснараа эрүүл мэндийн яам энэ асуудлыг хөндөж байгаагаараа магадгүй хамгийн томын зах зээл ашиг сонирхлын зөрчилдөөнтэй энэ асуудлыг зориглон гаргаж тавьж байгаагаараа буруутгах ёсгүй гэж үзэж байна. Энэ асуудал бол хамгийн анх яаж гарч ирсэн бэ гэхээр улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж хүртээмжийг сайжруулах гэдэг эрүүл мэндийн яамны захиалгаар хэрэгжсэн нэг төсөл байгаа. 16-аас 18 онд. Энэ төслийн хүрээнд энэ эмийн одоо эмчилгээний итвэхийн асуудал ингэж хөндөгдөж
анх тавигдсан байгаа. Энэ төслөөс өгсөн тайлан энэ байна л да. 2 удаагийн тайлан өгсөн эрүүл мэндийн яамд. Яг энэ тайлан дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Виферон лаб болон капсулд 2016 онд 1.9 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ нийт даатгалын сангийн төсвийн 7.1%-ийг эзэлж байна. Тус бүтээгдэхүүн нь 0.5-аас 3 сая нэгж альфа 2B интерферон агуулсан бэлтгэлээ. Энэ интерферон альфа 2B 10 сая нэгж миллилитр тунгаар гепатитын үед тарьж хэрэгэлдэг байсан. Ууж хэрэглэх болон шулуун гэсний ла хэлбэрээр хэрэглэх нь үр нөлөөтэй гэсэн хангалттай нотлохоо байхгүй наа гэд ийм тайлан өгсөн. Энэ тайлбарын зөвлөмжт юу гэсэн гэхээр үр нөлөөний нотлохоо багтаа юмудаа эрүүл мэндийн даатгалын сангаас хасхан зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн. Энэ тайланд мөн бас ийм байгаа. Энэ хэсгийг би уншиж. Хэрэглэнээс гарсан болон эсвэл зайлшгүй шаардлагатай бус эмийг даатгалаар хөнгөлөх олгох эмийн жагсаалтаас хасах нь үнэтэй хамааралгүйгээр эмийн зардлыг мэдгэцгүүц бууруулах боломжтой арга юм а. 2015 оны даатгалаас хөнгөлтөө олгосон эмийн жагсаалтаас ийм 5 эмийг хасахад л нийт даатгалын сангийн төсвийн 21.7%-ийг одоо хэмнэх боломжтой байна гэдэг юм судалгаа хийсэн байсан. Мөн гадаад болон дотоод жишиг үн хэрэглэнээс гарсан болон зайлшгүй шаардлагатай бус эмийг хөнгөлтөө олох эмийн жагсаалтаас хасах зэрэг бүхэлдээ эрүүл мэндийн даатгалын сангийн нийт төсвийг хамгийн багадаа 50%-аар хэмнэх боломжтой байна гэдэг юм зөвлөмж өгсөн. Процессын алдаа гарсан. Энэ бол үнэн. Давуу эрх олгогдсон. Энэ бол үнэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас та нар хэрвээ анзаарсан бол би түрүүн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, нэг шаардлагатай эмийн асуудлыг хөндсөн. Өнөөдөр амь нас аврах эмүүд тодорхой эмүүд байж байгаа. Одоо даралт болгоод юу гэдэг. Эдгээр эмүүд амь нас аврах эмүүдтэй нэн төрөнд бид нар байгаа жоохон даатгалын сангийнхаа боломжийг зарцуулах ёстой. Тэрэн дундуур орж ирж даатгалын сангаас өндөр хэмжээний хөнгөлтийг авсан. Процессын алдаа гарсан. Тэгэхээр сая инхтер захирлын хэлж байгаагаар өнөөдөр энэ асуудлыг гаргаж хөндөж шүгэл үлээж байгаад бол ямар ч буруу юм байхгүй. Түрүү өөрөө асуусан шүү дээ тийм ээ. Бүртгэлтэй холбоотой. Бүртгэлтэй холбоотой зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсонтой холбоотой даатгалын сангийн өндөр хөнгөлт авсантай холбоотой жортой холбоотой энэ асуудлуудыг бид нар буруу юм болохгүй маа гэдгийг гаргаж тавиад ажлын хэсэг ажиллаа хийж байна. Тэр эмийн үйлдэлтэй холбоотой юмыг уу шугамдаа бол энэ эмийг боловсруулсан, оруулж ирсэн анх зохион бүтээсэн болон оруулж ирсэн компани өөрөө нотлох ийм одоо үүрэгтэй. Бид нар энийг л нэгж байгаа. Одоогийн байдлаар бол бид нар хангалттай мэдээлэл аваагүй. Аливаа асуудал нотлогоо суурилж явж явах хэрэгтэй шийдлэн. Тэгэхээр юуг одоо Виферон лаг бүртгэлээс хасна гэж бол би үзэхгүй байна. Ямар ч байсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд байх ёсгүй, жортой байх ёсгүй, даатгалаас ингэж их өндөр хувиар хөнгөлүүлэх ёсгүй. Тэгэхээр хариуцлагын асуудлыг түрүү мөнгөн цэцэг мэрэгжилтний хэлсний дагуу бид нэр дурдсан байгууллагуудад тавьж байгаа. Тэгэхээр энэ байгууллагууд дүгнэлтээ гаргасны дараа тухайн үед хэдэн онд ямар хүний одоо буруутай үйлдэл болон эс үйлдэлээс болж энэ асуудал үүсв гэдгийг бид нэр тогтоогоо та бүхэнд мэдээлнэ. Өнөөдөр энэ нэг лааны асуудал миний түрүүний хэлсэн 5884 эмийн нэгнийх нь асуудал яагаад ингэж олонний анхааралд ороод байна? Хаа нэг талаас салхилаад байгаа юм биш үү? Сэргэлзээд байгаа юм биш үү гэдгийг та нар бодох ёстой. Энэ асуудлыг яагаад хөндөж тавих вэхээр өнөөдрийн хүртэл Виферон лан эрүүл мэндийг даатгалын сангаас 3.9 тэрбум төгрөгийн хөнгөлт олгоцсон байна. Сая энэ өрхийн эмчнэрийн бичээд байгаа асуудал гэдэгтэр би бас энэ хэвлэл мэдээллийнхэндээ хандаж та бүхний дэмжлэгийг хүсэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр энэ эмийн идэвхжүүлэлт гэж нэг асуудал байна. Маш их жортой болон жоргоо байгаа эмнүүдийг сурталчлах асуудлууд бол нэлээх байна. Тэртэй ч холбоотой энэ эмэн дээр бол 14 онд жоргоо болгосон хэрнээс одоо сурталчилгаанууд явагдчихсан асуудал байна. Мөн эмчнэрийн одоо өрхийн эмчнэрт одоо сурталчилгаа хийгдсэн асуудлууд л яригдж байна. Тэгэхээр энийг бид хэмж байгаа 15 оноос хойш энийг одоо бууруулах, за янз бүрийн эмнүүдийн сурталчилгааг явуулахгүй байх
энэ асуудалдаар бол эрүүл мэндийн яам бол тодорхой ажил хийж байгаа. Бид нар энэ эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг 15 оноос хойш шинжлэх асуудлыг яриад өнөөдрийн өдөр хүртэл одоо энэ маань хараахан хийгдэж чадахгүй явж байна. Улсын хурлд одоо нэг удаа өргөн баригдаж буцсан. Одоо бид нар дахиад энэ эмнэлгийн хэрэглэгдэхүүний нэрээр одоо энэхүү хуулийг өргөн барих гэж байгаа. Яагаад энийг өргөн барих гэж байгаа вэ гэхээр Монгол улсад эмийн нэгдсэн хяналт зохицуулт гэдэг зүйл алдагдсан байгаа юм. Өнөөдөр бүх юмуд нь өөрөө газарт хуваарлагдж явсантай холбоотой эмийн чанар аюулгүй байдал, хүртээмж хангалтын асуудал дээр хяналт дутагдж байгаа учраас бид энэ асуудлыг зохицуулсан нэг байгууллагатай болох асуудлыг тавьж хуулиа өргөн барих гэж байгаа. Тэгэхээр та бүгд бас энэ дээр биднийг дэмжиж энэхүү үйл ажиллагааг нэлээд сайн одоо ард иргэд хүргээсэй гэж бодож байна. Учир нь юу гэхээр бусад улс орнуудад эмээ хяндаг нэгдсэн зохицуултын байгууллага, хүнсээ хяндаг нэгдсэн зохицуултын байгууллага байна. А бид хэрвээ өнөөдөр энэ бүгдийг ингэж хийж чадахгүй явсаар байх юм бол нөгөө талдаа олгоцсон байгаа нэгвэр хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагад үйл ажиллагаа явуулах эрх олгоцсон байгаа энэ асуудлаа эргээгээ төр хянж чадахгүй байдал хүрвэл маш эмгэнэлтэй үр дүнд хүрнэ. Тийм ч учраас өнөөдрийн энэ ярьж байгаа бүх үйл ажиллагаа бол ганц нэг эмээр зогсохгүй цаашдаа үргэлжлэж хийгдэнэ. Бид одоо олцсон байгаа заашгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон байгаа эмнүүд мөн одоо энэс гадна цаана жоргүй болон жортой нөхцөлд хэрэглэгдэж байгаа эмнүүдийн асуудлыг бол дахин нэлээд нарийн судалж шийдвэрүүдийг гаргах болно. Өмнө гарцсан байсан энэ нөхөө шийдвэрүүдэд хяналт одоо хийгдээд үнэлгээний ажил хийгдэж байгаа гэдэг манай өмнөх дарга нар хэлсэн учраас та бүгд энэний үр дүнг бол хүлээж авах болно гэдэг хэлье.